Жилбэр уламжлал болгон зохион байгуулагддаг ар хангаа түншлэл 2025 үзэсгэлэн худалдаа 20 дахь жилдээ 9-р сарын 26-наас 27-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус үзэсгэлэн худалдааны үеэр шилдгийг шалгаруулдаг уламжлалтай. Шилдэг бүтээгдэхүүн Гран-при шагналаар Ихтамир сумын Үлэмж Бадрах сүү компани цагаан эдээний бүтээгдэхүүнийг шагналаа. Үлэмж Бадрах сүү компани нь үзэсгэлэнд 3 дахь удаага оролцож байгаа бөгөөд 2023 онд шилдэг сав баглаа бодол 2024-2025 онд Гран-при шагналыг дараалан авчээ. Үлэмж Бадрах сүү компани захирал байгальмаа өөрөө хүнсний технологич мэргэжилтэй учраас цагаан эдээ гэхээр зөвхөн ааруул өрөм хэв өнгө биш хүний эрүүл мэндэд ямар байвал ашигтай байх вэ гэдгийг судлан тооцоолж жил бүр өөр төрлийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэнд оролцдог байна. Энэ жилийн тухайд дуурайт эдээгээр төрөлжүүлж оролцсон Гран-при шагналыг хүртжээ. Давуу тал гэдэг юм бол одоо энэ хайлмгийг те зүгээр ингээд нөгөө хайлмаг хэлбрээр нь байх биш эслэг тослог уургийг ингээд тэнцвэржүүлээд ийм баялаг ийм хайлмаг болгосон байгаа. За энэ болохоор төдгээд 13 шар тос зүгийн балаар ингээд баяжуулсан. Ер нь өглөөний цайнд кофетэй хэрэглүүл одоо манайхан ерөнхийдөө бас өглөөдөө бас цаг завж яхан муутай байсан учраас өглөөний цайнд хэрэглүүл их тохиромжтой. Энэ түүгээс үүний бяцлаг байгаа. Түүгээс үүний бяцлага ингээд яг нөгөө нэг хүний яг идэх хэрэглээгээр нь ингээд жижиглээд маш их уургаар баялаг те. Түүгээс үүний бяцлаг маань ингээд энийг ингээд жижиглээд хүний идэх хэмжээгээр нь ингээд савлаад ингээд энийг хөлдөөгөөд гаргаад ингээд идчихнэ. Энэ цүцгий 400 г-аар савлагдсан. Одоо ингээд чансан буслахсан цүцгий байгаа. За тэгээ шар тоснуудаа болохоор ингээд том жижиг одоо энэ шилэн савлгаануудад савлагдсан байгаа. Одоо хүн мэдээж ингээд нэг жилийнхаа хэрэглээг ингээд те ингээд 1 литртэй 2 литртэй өөрийнхөө хэрэглээнд тохируулаад ингээд савлагдаж ингэж авж байгаа. Шимийн архиа ингээд хунчраар баяжуулаад одоо дархлаа дэмжих маягаар ингэж шимээ архиа ингэж бас савлгаад шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн хийж байгаа. Жихрийн одоо ингэ бас цуглуулгаа жихрийн юм амттай. Ингээд жихрийн юм цуглуулга бас ингэ шинээр хийсэн. Энэ шар сүүнийхэн жихрийг болохоор одоо бас ингээд одоо шар сүүгээр юм эрзэн жихэр юм хатаамал бас ингэ шинээр хийсэн байгаа. Үлэмж Бадрах сүү компани 4 ажилтнтай нутгийн малчтаас жилдээ 60 орчим тонн сүүг авч 28 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хийдэг байна. Компани захирал байгальмаа 25 жил цагаан эдээний салбарт ажиллаж байгаа бөгөөд 2018 онд компани байгуулж байжээ. Шинэлэг эдээ бүхнийг нь олон байгууллагаас дэмжин сайшаадаг ба 2019 онд аймгийн шилдэг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчээр мөн үйлдвэрлэлийн стратегийн албанаас олгодог Монгол түмний бүтээгдэхүүн нийгмийн эдийн засгийн судалгааны Эрдэм оюу сангийн хүндэт одон зэрэг олон шагнал урамшууллыг хүртээд байна. Ар хангаа түншлэл 2025 үзэсгэлэн худалдааны хамгийн идэвхтэй зохион байгуулалтад оролцсон сумаар өндөр улаан сум шалгарлаа. Тус сумаас нийтдээ 55 малчин цагаан эдээ гар урдлын бүтээгдэхүүнээрээ оролцсон юм а. Дараагийн байруудад Батцэнгэл жаргаланд сум шалгарсан байна. Манай сум энэ жил нөгөө эмэгтэйчүүдийн зөвлөлийн уриалга гарсан хуванцрын хэрэглээг сум болох. Тэр хүрээнд сумын иргэдийн хурлаар хуванцргуу сум гэсэн уриалга дэвшүүлсэн байгаа. Хүнсний бүтээгдэхүүн сүү цагаан эдээг хуванцар савны хэрэглээг хүнсний зориултын сав баглаа бодолд энэ хийж оролцож байгаа онцлог юм. Ар хангаа түншил жил болгон ингэж цагаан эдээг хэрэглэдэг. Тэгээд энэ жил нодлонгоос хойш угаасаа энэ хуванцар сав гэж байхгүй. Модон хувин ер нь модон идлэр л одоо ингэ цагаан эдээг боловсруулж явж байна. Хуванцар сав бол тэгэл ер нь ингээл ааруул хурууд хийхэр ч одоо ингээл чиг татал улцаагаал ингээл устаагаад ирнэ. Энэ модон хуванцар савнаас гараад энэ модон бүтээгдэхүүн бол угаасаа тэр давуу тал нь бол чиг татахгүй тэр хийж байгаа бүтээг цагаан эдээ нь бол янзын гоё өнгө сайтай янзын гоё бүрэн сэтгэл хангалуун боловсруулж чаддаг гэж би бодож. Би нийтдээ 30 нэрлийн бүтээгдэхүүнээр ирсэн. Манайх болохоор нөгөө нэг бокс гэсэн өрхийн юм үйлдвэрлэлтэй. Тэгээд энэ бокс гэсэн брэнд нь болохоор өөрийн гэсэн пэйж хаягтай. Энүүгээрээ QR-аараа пэйж хаягаараа манай бокс брэндийг дагаад 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээс нь худалдан авах бүрэн боломжтой байдаг. Тэгээд ширгэмлэн аруул маань жимстэй энэ анистай. Үзэсгэлэн худалдаанд Дархуул аймаг, Сэлэнг аймаг, Улаанбаатар хот болон Архангай аймгийн 19 сумын 215 бизнес эрхлэгч, малчид, тариаланч, баялаг бүтээгчид 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож 230.6 сая төгрөгийн борлуулалт хийжээ.